За хүүхдүүдээ асуудал шийдвэрлэх чадварынхаа өгүүлбэртэй болгохоо ажлын дэвтрийг гаргаарай. Манай сургууль бусад сургуулиас онцлог нь математикийн хичээлийн асуудал шийдвэрлэх чадвар буюу өгүүлбэртэй болгох чадварыг нэмэлт цагаар судалдаг. Бид нар 7 хоногт хэдэн цаг судалдаг вэ? 4 цаг нэм судалдаг, тийм ээ. За, өгүүлбэртэй бодлого бага ангийн хүүхэд бол өгүүлбэртэй бодлого бодож сурсан хүүхэд дунд ангид ороод математикийн хичээлээр хөгжиж цаашаа гүнзгийр судалахад маш төвөггүй бат бөх суур болж өгдөг учраас манай сургууль өгүүлбэртэй бодлогыг судалдаг. Манай сургуулийн онцлог давуу тал бол бага боловсролын боловсролд 5 дугаар ангийн ангиудын хувьд математикийн хичээлийг 5 цаг судалдаг. Харин манай сургууль 9 цаг судалдаг. 9 цаг судлаад 4 цаг юу нэмж өгдөг вэ гэхээр асуудал шийдвэрлэх чадвар буюу өгүүлбэртэй бодлого нэмж өгдөг байгаа. За энэ өгүүлбэртэй бодлогыг нэмж өгснөөр хүүхдүүдийн математик сэтгэлгээ, математик суур бол маш сайн тавигддаг. За үүний нэг тод жишээ бол өнгөрсөн жил Дархан аймгийн хэмжээнд болсон өгүүлбэртэй бодлогыг дугаар аргаар бодъё. Бодлогын уралдаанд манай анги яг ангиараа 100% хүүхдүүд маань 2 баг болж хуваагдан орж аймгийн 1-2 дугаар байрыг эзэлсэн ийм амжилтыг харуулж өгсөн байгаа. Ер нь бол манай сургууль хүүхдийг нөгөө хөгжүүлэх цаг маш сайн учраас хүүхдийн авьяас чадвар, спорт ер нь нэлээд сайн хөгждөг. За тэгээд тэрний нэг бас тод жишээ нь аймгаас бүр улсын хэмжээний бишгүүрийн тэмцээний бүр ангиараа бас л 100% оролцож мөнгөн медаль 2 жил дараалан мөнгөн медалийн болцол хангасан. Ерөөсөө хүүхэд үйлдэлгүйгээр 100% оролцдог гэдгээрээ бас нэлээд давуу талтай. За бас математикийн хичээлээр манай Төвшин Бат маань Япон улсад тэмцээнд оролцоод хүрэл цомтой ирсэн. Амундраач Малайз улсад оролцоод бас алтан цомтой ирсэн. Дархан математик олимпиад энэ жилийн 5 дугаар ангиудын дунд явагдсан олимпиадад сая 9 сарын хатад оролцоод манай 1 алт 2 хүрэл тусгай барийн шагнал авсан гэх мэт 6 хүүхдээ одоо 4 нь манай ангийн сурагчид байсан. Энэ бүх амжилт бол бид нэр асуудал шийдвэрлэх арга буюу математикийн хичээлийг нэмэгдүүлэн 4 цагаар өгүүлбэртэй бодлого олдогтой шууд холбоотой. Би гадуурх сект дугуулангуудаас гадна өгүүлбэртэй бодлогонд их дур сонирхолтой байдаг. За ер нь бол манай хүүхдүүд маань дугуйлан секцэд шууд хичээлийн дараа хуваагдаад ингээд орчдөг. Нэг ч хүүхдүүлдэхгүй 100% хамрагддаг. За өөрийнхөө сонирхлоор за энэ жил сагсан бөмбөг, гар бөмбөг нэмэгдсэн байгаа. Манай ангийн хүүхдүүд 4 жил бүжгийн дугуйланд нэлээд олон нь бас явсан. За тэгээ энэ бас Солонгос улсад болсон олон улсын тэмцээнээс манай хүүхдүүд маань бас бүр цомтой ирсэн тий. Би 1-р ангиас хойш энэ сургуульд ороод одоо 4 дахь жилдээ бүжгийн дугуйланд хамрагдаж байна. Одоо болохоор би 11 сард Хятадын Хүүхот руу явж тэмцээнд оролцох гэж байгаа. What else? I mean from the hospital, the mountain. 5 дугаар ангийн хүүхдүүд маань ерөнхийдөө Pearson хөтөлбөр манай сургууль авч ашигладаг. 5 дугаар ангийн хүүхдүүдийн стандартын хувьд гэх юм бол English Code 4 гэсэн номыг үзэж байгаа. Тэгээд олон улсын стандартын дагуу яг л одоо Pearson хөтөлбөрийг авч хэрэгэлдэг бусад сургуулиуд олон улстай адилхан стандартаа хэрэгжүүлээд явнаа гэсэн үг. Тэгэхээр аль болох нөгөө гадаад багш маань бас хичээл орж байгаа учраас Монгол багш нар нь 4 болон үгсийн сан дээр нь ажиллаж өгдөгөө. Hi guys, it's Anglong and I'm learning in Shinalham School in Dahang, and this is 5B class, and right now I'm in my English class right now, and today we're learning amazing aspects
a new song about Aztecs. Бусад хичээлүүдийг бодох юм бол хүүхдээс одоо маш их сонирхол, идэх, одоо шаардсан хэлний хичээл гэдэг утгаараа тэгээ хүүхдүүд маань өөрсдөө хичээл эдий чиний идэвхтэй энэ төдий чиний одоо хичээлдээ сайхан идэвхтэй оролцоод үгсийн баялаг нэмэгдээд өөртөө идэх итгэлийн багш одоо нэмж урам зориг өгснөөр ярианы чадвар илүү дээшлэх боломжтой. Тэгэхээр бусад хичээлээс давуу тал гэх юм бол ерөөсөн ирээдүйд нөгөө харилцааг энэ гадаад хэл дээр одоо зааж өгч байгаа учраас үгсийн сангаа нэмжил авах юм бол үгсийн баялгаа нэмжил авах юм бол аль болох одоо олон төрлийн сэдвээр багштайгаа чөлөөтэй ярилцахыг бол багш нь зөвлөдгөө. Ер нь бол манай сургуулийн давуу тал бол сургуулийнхаа зорилгод бүх хүүхдийг жигэд 100% хөгжүүлэх гэсэн зорилготой. Тэр зорилгынхоо хүрээнд анги хамт олон маань 100% нэг ч хүүхэд хоцрохгүйгээр бүх дугуйлан секц олимпиад уралдаанд оролцож багаараа хөгждөг. 100% хамтаараа хөгждөг онцлогтой. Бид үндсэн 8 хичээлийн ордгоос гадна илүү биднийг хөгжүүлэх дугуйлан секцүүдтэй ангиараа бүрэн хамрагддаг. Тэрэнд нь би маш их баярлагдав.